Би ирээдүйд телевизийн хөтлөгч, найруулагч болно гэж боддог. Тиймээс би одооноос л эхлэн хичээж ажиллах хэрэгтэй. Уран бүтээлч болно гэдэг сэдвээ маш сайн олдог, бас сонгодог байх хэрэгтэй шүү дээ. Би өнөөдөр хийх ажлынхаа сэдвийг болохоор явж байна. Ингээд явж байхад ямар их мөргөлдсөн биш юм байна. Эднээс болоод маш их хүмүүсийг өнөө үед байнга яригдах болсон замын төвчрээнд оруулж уур бухимдалд нь нэмэр болдог гэдгийг мэдтгүй юм бах та. Босол аваар гэдэг чинь өөрийнх нь машинд хүртэл хохирол учруулдаг штеп. Энэ бүхнийг юу н хэн зохицуулах ёстой юм болов? Тийм. Даатгалын компанид шийддэг гэсэн штеп. Ер нь өнөөдөр энэ талаар даатгалын компани хүмүүстэй хуваалцаж ярилцъя. За үзэгчдээ би өнөөдөр жолоочийн албан журмын даатгалын талаар мэдээлэл авахаар Монгол даатгал компани ерөнхий менежер Ариун Заягтай уулзч байна. Сайн байна уу? Сайн байна уу. Тэгэхээр Ариун Заягчийн 2012 оны хувьд тээврийн хэрэгцээ осолд маш олон хүүхдүүд өртсөн байдаг. Хүүхдүүд бидний одоо эрх ашгийг хамгаалах талаар ямар ажлууд хийдэг вэ? Тэр талаараа танилцуулаач. Мянганы сорилтын сангийн гаргасан судалгаагаар нийслэл Улаанбаатар хотод зам тээврийн хөдөлгөөний аюултай бүсэд оршиж байгаа 100 сургуулийн жагсаалт гарсан. Энэ ажлуудын хүрээнд тус сургуулийн гаднах тогтчлт, гэрлэн дохио, замын тэмдэглэгээ суйрлуулах ажлууд явагдаж байгаа. Манай компанийн хувьд тус сургуулиудаас 12 сургуулийг сонгоод бага ангийн 2200 хүүхдийг гэрэл завсруулагчтай цүнхний уутаар хангасан. Хүүхдүүд маань замаар гарахдаа машин ирээгүй баталгаажуулсны дараа заавал замын гарцаар гэрлэн дохиогоор гарч явах хэрэгтэй. Хамгийн гол нь одоо Монгол улсад зам тээврийн осол иргэн улмаас хүүхдийн амнаас хохирох, хүүхдүүд гэмжиж бэртэх, эргээд одоо хөгжлийн бэрхшээлтэй болох ийм зүйлүүд бол маш их байна. Автомашины гинтийн ослын улмаас зөвхөн хүүхэд төдийгүй ер нь л жолоочийн буруугаас хэн нэгний амнаас эрүүл мэнд эд хөрөнгөд учирсан хохирлыг заавал барагдуулж байх тухай Монгол улсын хууль 2011 оны 10 сард батлагдаад 12 оны 1 сарын 1-ээс хойш хэрэгжиж явж байгаа. За баярлалаа. За үзэгчдээ бүгдээрээ энэхүү хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг мэргэжлийн хүмүүсээс авсан сурвалжлагыг хамтдаа сонирхъё. За 2012 оноос жолоочийн хариуцлагын албан журмын даатгал Монгол улсад одоо хууль батлагдаж энэ хуулийн хүрээнд бол жолооч нар бол даатгуулж ирсэн байж байгаа. Үүнээс өмнө бол зам тээврийн осол иргэн улмаас хохирсон иргэд хохирлоо бүрэнгүүс барагдуулж авч чаддаггүй, сэтгэл зүйн хувьд одоо ямар нэгэн байдлаар гомдолтой байдаг байсан. Жолоочийн албан журмын даатгал үйлчлэж эхэлсэн энэ үеэс эхлээд бол зам тээврийн ослыг гаргасан буруутай иргэний одоо өмнөөс даатгалын компани тухайн одоо хариуцлагыг хүлээж хохирсон иргэдийн эрх ашгийг одоо хамгаалах, тэдэнд одоо нөхөн олгоор төлбөр тооцоог гаргаж өгж байгаа нь иргэдийн хувьд бол нэлээдгүй одоо бас таатай юм зүйл болсон. Ерөөсөө зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн хүндэгдсэн эрх ашгийг жолоочийн даатгалын сангаас нөхөн төлөвлөх зорилготойгоор л энэ хууль батлагдсан юм. Иймд жолооч нар жолоочийн хариуцлагын албан журмын даатгалдаа даатгуулснаар бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ийм боломж олцоотой болсон байгаа. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд бол нийт 375 мянган даатгалын гэрээ бол байгуулагдсан байгаа. Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйл зааснаар жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд орохыг хориглоно гэсэн заалт байж байгаа. Замын сатагийн алба хаагч нар хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Иймд одоо энэ жолоочийн албан журмын даатгалд хамрагдаагүй одоо жолооч нартай хариуцлах тооцох гол үүргийг бол замын сатагийн алба хаагч нар бол хүлээж байгаа. Даатгалын гэрээний нөхцөлийг нь санхүүгийн зохицуулахын оронд тогтоосон стандарт гэрээ байгаа. Аль ч компанитай байгуулсан гэсэн нэг л гэрээ байгуулагдана. Компани бол даатгуулагч өөрөө сонгоно. Тэр би удахгүй бас 18 нас хүнлээ. Тэгээ би өөрөө машинтай болно гэж боддог. Хэрвээ би машинтай болох юм бол заавчгүй зам тээврийн хөдөлгөөнд оролцохын тулд хариуцлага заавал даатгалсан байх хэрэгтэй тийм ба шүү дээ. Тэгэхээр даатгалын компаниуд бүгдээрээ адилхан гэвэл би яг одоо аль даатгалыг сонгох хэрэгтэй юм болоо. Тэгээд мөн даатгалын хураамжийг хэрхэн тооцдгийг яг ямар зүйл дээр нь анхаарч даатгалын компани сонгох хэрэгтэй вэ? Тэр талаар зөвлөгөө өгөхгүй юу? Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хүрээнд санхүүгийн зохицуулах хорооноос тавигдсан нэг гэрээний стандартын дагуу бүх даатгалын компаниуд даатгалын гэрээгээ хийж байгаа. Нэг үнэлгээ, нэг хураамжаар явж байгаа. За А, Б болон механизм ангиллын тээврийн хэрэгсэлд нэг удаагийн даатгалын тохиолдолд төлөгдөх нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь 5 сая төгрөг байдаг. С, Д ангиллалд 10 сая төгрөг байдаг. Хураамжийн хувьд
А болон механизм ангиллалд суур хураамж нь 12,500 төгрөг, Б ангиллалын тээврийн хэрэгсэлд суур хураамж нь 33,000 төгрөг, С ангиллалд 42,500 төгрөг, харин Д ангиллалд 53,000 төгрөг байдаг байна. Энэхүү суур хураамжнаас тухайн даатгалагчийн нас, жолооны туршлага, тээврийн хэрэгслийн ангиллал, моторын багтаамж гэх мэт нийт 9 итгэлцүүрээс шалтгаалаад тухайн хураамж нь өсөж болно, мөн буурч болно. Даатгалын компани сонгохдоо даатгалын дараах үйлчилгээний чанар, нөхөн төлбөр олголтын хэмжээ, эрсдэл даах чадвар гэх мэт үзүүлэлтүүдийг харьцуулан хамгийн зөв сонголтоо хийх хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол даатгалын байгууллагын гол үйлчилгээ бол нөхөн төлбөрийн үйлчилгээнд дээр зангидагдаж, тэр үйлчлэгийг бид нар олон улсын түвшинд бас харилцагчтай хүрэхээр бас сүүлийн 1 жил ер нь цаашдаа өөрийн ирээдүйдийн үйлчлэгээний чанаraa сайжруулахаар зорж ажиллаж байгаа. За үүний хүрээнд бас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бол бид нар нөхөн төлбөрийг олох хугацааг маш түргэн болох ийм зорилтыг тавин ажилласан. За энэ ажлын хүрээнд бол 2012 онд бид нар нэг нөхөн төлбөрийг дунджаар 3.9 хоног дотор барагдуулж ингэж ажилласан. Бас бидний хувьд бол томоохон амжилт болсон гэж үзэж байгаа. Өдөрт нийслэл хотын хэмжээнд зам тээврийн ослоргийн дуудлага дулааны үйлрэлд бол 100-аас 150 одоо зам тээврийн ослорыг бүртгэгддэг байж байгаа. Өвлөрийн үйлрэлд бол даа ялангуяа одоо 2 дахин илүү буюу одоо 200-аас 250 орчим зам тээврийн ослоргийн дуудлага бол бүртгэгддэг байж. Одоо шуурхай албаны хувьд бол манайх аймаг болгонд өөрийн гэсэн машинтай, тээврийн хэрэгсэлтэй. За мөн одоо шуурхай дуудлагыг хүлээн авах 70-17 4 дахь юм утсаар бас бид нар дуудлага авдаг байгаа. Тэгэхээр энэ дуудлагын утсанд бол та бүхэн 24 цаг 7 хоногт бол дуудлагыг хизээч өгсөн. Бид нар бол аль ч одоо аймагт байсан танд бол хурц ажиллахад бэлэн байдал ингэж зохион байгуулж ажилтгаараа бас бусад компаниас бол онцлогтой. Монгол даатгалын шуурхай албан нь одоогоор 9 өдрийн бүрэлдэхүүнтэйгээр 4 дөрөх 4 машинтайгаар жилийн 365 хоног дасралтгүйгээр 24 цагаар үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр ариун зан эгчээ би яг өөрийнхөө буруугаас болоод өөр хүний машинд хохирол учруулах юм бол жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас нөхөн төлбөр авах юм байна л да. Харин миний машинд учирсан хохирлыг хэн яаж барагдуулд юм болоо? Яг зөв. Зөвхөн чиний буруугаас болсон зам тээврийн осол гэлтгүй, ер нь чи машина зогсоол гаражд байрлуулсан байх үеийн эрсдлүүд, хэн нэгэн мөргөж шүргээд явцсан байх эрсдлүүд, байгалийн эрсдлүүд жишээ нь үерийн усны эрсдэл байж болно, шавар шавхаа ороод ирчих эрсдлүүд байж болно. Мөн чи машина орхицсан байхад гэрлэн дохиод толио алдлах мэт эрсдлүүд байдаг болвол тэдгээрээс үүссэн хохирлыг зөвхөн тээврийн хэрэгслийн даатгалаар л барагдуулдаг. Одоо Монголын даатгалын салбарт олгож байгаа нийт нөхөн төлбөрийн 40 орчим хувийг бол манай компани одоо нийт 21 аймаг 8 дүүрэгт байршиж байгаа салбаруудаараа дамжуулан шуурхай олохыг бол зорж ажилт юм аа. Манай Монгол даатгал компани 2012 онд нийтдээ 5.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг нийт одоо харилцагчтай олгосон байгаа. Үүнээс бол бараг 50% нь буюу за үүн дотроо тээврийн хэрэгслийн даатгалаар 1.8 тэрбум, жолоочийн албан журмын даатгалаар 1 тэрбум орчим төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон байгаа. Ер нь бол нийт ославарын 80-аас 85% зам тээврийн ослоос үүдэлтэй байдаг. Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдээс болж үлдэгдэг. Би саяхан өөрийнхөө санамсар болгоомжгүй байдлаас болж зам тээврийн осол гаргасан. Даатгалтай байсан учраас хогшлоо барагдуулахад явдал чирэгдэл болохгүй амархан байсан. Улмаар миний болон бусдын машинд учирсан хохирлыг Монгол даатгал 3 хоногийн дотор барагдуулсан. За ер нь энэ машинуудын хувьд гэх юм бол одоо хоёулаа л манай даатгалтай машинууд юм байна. Замын цагдаа нь хурж ирээд хэмжилт юмнуудаа хийж өгөөд манад одоо зохиосныхаа нөгөө акт үнэлтийг гаргаж өгнө. Бидний тэрний үндэсний үдэн дээрээс хохирлоо барагдуулна. Тэр заримдаа зам дээр машинууд ингээ мөргөлдчихэд хоорондоо ерөөсөө хөдөлгөөн ингээ зогсоод идэг штэ. Тэгэхээр тэр нь болохоор маш олон замын төгжрийг үүсгээд тэгээ олон хүмүүсийн уур бүхэмлүүдийг үүсгэж идэг. Тэгэхээр миний хувьд бол хоорондоо хурдан зогцоод замаа чөлөөлөөд замын хөдөлгөөний чөлөөт явах боломжийг бүрдүүлэх ёстой болов гэж боддог. Яагаад машинд ерөөсөө хөдөлгөөн зогсоод идэм болоо тэр тухай ярьж өгөөч. Зам тээврийн осол болсон үед тухайн оролцогч талууд маань заавалжгүй замын цагдаагийн газраа дуудах ёстой. Замын цагдаа нь хурж ирээд хэмжилтүүдээ хийснийхаа үндсэн дээр аль талынх нь буруу вэ гэдгийг тогтоож өгнө. Тэгээд аль талынх нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаар хохирогч талынх нь нөхөн төлбөр нь одоо төлөгдөх вэ гэдгийг баталгаажуулж өгнө. Хэрвээ манай даатгалагч бол 7017 4 тэг гэсэн дугаар руу залгаад манай шуурхай албанд дуудлага өгнө. Аль
ойрхон байгаа цэгээсээ шуурхаа албан хурдан шуурхаа газар дээр нь очоод нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлт талаар зөвлөгөө өгöd явнаа. За тэгэхээр ариун заа эгчтэй хэрэгтэй мэдээлэл өгсөнд маш их баярлалаа. Даатгал гэдэг бол хүмүүс бидэнд одоо хүнд бэрхшээлтэй үе тохиолдсон үед хамгийн түрүүнд ирж чаддаг туслагч юм а гэж би хувьдаа бодож байна. Тэр тийм шүү. Даатгалын салбартаа тэргүүлэгч Монгол даатгал компанид ажилтгаараа бахархдаг. За баярлалаа. Тэгэхээр жолооч та бүхэндээ жолооч хариуцлага албан журмын даатгал, тээврийн хэрэгслийн даатгалын талаар товчхон мэдээллийг хүргэсэндээ маш их баяртай байна. Та бүхэн даатгалдаа идэвхтэй хамрагдаарай. Өнөөдрийн маань нэвтрүүлэгтэй хамтаасан та бүхэнд маш их баярлалаа.